Өндөр их түүхийн өмг түшиг Монгол бичиг минь уу. Өв их соёлын тулгуур болсон босоо бичиг үсэг минь уу. Чингис хааны эгээсэн Монгол төрийн бичиг хэрэглэсний 820 жилийн ой Монгол улсын ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлагсаар үндэсний бичиг үсгийн баярын өдрийг 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Үндэсний хэл бичиг, түүнтэй холбоотой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, үндэсний бичгээ эзэмших, өөр хүүхэдтэй өвлүүлэх, эрхэм зорилгын хүрээнд тэмдэглэдэг бичиг үсгийн их чуулган билээ. Монгол хэлний тухай хуулийн 7-гийн 2, 24-ийн 2 дугаар заалтын хүрээнд 2025 оны 1-р сарын 1-ээс төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагууд албан хэрэгэ хос бичгээр хөтлөн явуулах тухай зарлиг Монгол бичгийн үндэсний 3 дугаар хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудыг түмэн олондоо түгээн хүргэх юм. Үндэсний бичиг үсгийн баяр нь 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн морин цагт Чингис хаан музейд эхэлнэ. Их түүхийн дархлаа болсон Монгол бичгтэй холбоотой бүхэн тэнд дэлгэгдэнэ. Ерөнхий зохион байгуулагч, ерөнхийлөгчийн дэргэдэх хэлний бодлогын үндэсний зөвлөл, боловсрол, шинжлэх ухааны яам, цахим хөгжил, харилцаа холбооны яам, соёлын яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, боловсролын ерөнхий газар